Энэ эрэл хайгуулын нэмнэл гэдэг энэ өмнөх одоо социализмын үед хайсан олсон гэн Эрдэнэ товоо, оюу толгой тэгээ энэ одоо таван толгой гэд энэ одоо ордоор бол өнөөдөр үндсэндээ үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Эдийн засгийн үр ашигтай стратегийн энэ ордуудаа л одоо ашиглах зөв шүү дээ. Бусад орн ч одоо энэ жижиг тийм эдийн засгийн үр ашиг багтай байгаль орчны сөрөг нөлөөтэй ордуудаа ашиглахгүй байгаа шүү дээ. Би тэг ингээд дэлхийн одоо эсрэг явах гэдэг юм. Тэгээ одоо энэ чинь шахагддаг баялаг. Уусаа нөхөн сэргэгддэггүй баялаг. Энэ түүгийн эдийн үн цэнд буурна гэж хязээж байхгүй. Зэсийн үн өнөөдрөөс 10 жилийн өмнө хэд байлаа, өнөөдөр хэд байгаа. Шахагддаг баялаг байхгүй юу? Тэгэхээр энийг үн цэнтэй томоохон үр ашигтай ордуудыг л ашиглах тухай бид нар ярих хэрэгтэй. Энэ эрэл агуулын би сая энэ Бодрмоо гишүүний асуултаас нэлээд ноцтой юм явагдаад байгаа юм даа гэж одоо мэдээлэл авлаа. 150 мянган га одоо судалгаа эрлийн ажилд өгнө гэдэг эн чинь 50 км 30 км нутаг штэ хаашаашаа. Тэрнээс 20% үнэхээр ингээд 10 км 30 км тийм газрыг одоо зүгээр сонгон шалгуулалт өгөх юм биш штэ. Одоо байгаа ингээд иргэд орон нутаг энэ хайгуулын үйл ажиллагааны хоорондох зохицуулалт орон нутагт хуваарлагдах өгөөж харилцан ашигтай байх, алтын наваад авдрыг хайдаггүй байх энэ тогтолцоогоо бид нар бүрдүүлж чадаагүй ээжээж энэ бол цаашаа явна гэхэд бол хүнд юм байна гэж би сая Бодрмоо гишүүний одоо асуултаас бол одоо мэдэрлээ. Тэгэхээр энэ юу нь яагаад ингэж одоо тооцсон юм бэ? Нэг хоёрдугаар тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулиар энэ чинь яагаад тусгай хамгаалалтын газар нутаг гэж авдаггүй гэхээр экологийн тэнцвэр алдагдахаас сэргийлж энэ газрыг авдаг. Өөрөөр хэлбэл зарим газрыг ашиглаж байгаа зарим ашиглагдаггүй газар нь өөрөө экологийн тэнцвэр хангадаг. Энэ олон улсын зарчим. Монгол улсын алсын хараа одоо бодлогод тусцсан. Тэгэхээр яагаад бид нар эсрэг яваад байгаа юм бэ гэдгийг л би асууж байгаа. Тусгай хамгаалалтын газар нутаг байж ийг л дээ. Тэр ганцхан хүн амьдрахад зориулагдаагүй шүү дээ. Энэ дэлхийн бөмбөрцөг. Энэ амьтан мал энэ одоо цэцэг ургамал ой мод ус энэ зүйл нь тэгээд нэг хэсэг газараа байг л дээ. Ирээдүйн үед маань үлдгэлтэй. Бид нар ганцхан амьдраад дуусахгүй шүү дээ. Тэгэхээр тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийг хөндөж хэрхэж болохгүй. Энэ бол ерөөсөө маш хатуу их эзэн Чингис хааны сургаал гэж хэлж бол. Тусгай хамгаалалтын газар нутаг нэг 20% байгаа шүү дээ. Ой мод ч 10 байсан одоо 6-7% болцсон. Ядаад мод тарья гэж. Тэгээ энэ одоо их дэлхийн эсрэг бол энэ юм байж болохгүй. Өмнө байгаа том ордуудаа ашиглан зөв. Хоёр түмний асуулт нь энэ амнаттай холбоотой Эрдэнэ товоо одоо өөр тогтоолол гэн энэ одоо оюу толгой дээр өөр тогтоолол гэн тэгээ энийг одоо энэ яг нэг оновчтой тайлбарж өгөөч одоо энэ мэрэгжлийн үүднээс энэ одоо мэддэг одоо энэ үүрэнтвэ гишүүн дамдны юм сайд тэгээ энэ одоо холбогдох одоо агентлагийн дарга гэдэг. Тэгэхгүй энэ одоо их ойлгомжгүй байна. Ер нь амнат гэдэг бол өөрөө бидний эцэг өвгдөөс үлдээсэн баялаг ирээдүйн үедээ ашиглах баялагын өгөөжөөс ард түмэндээ үндэсний баялагын сангаар дамжуулж хүргэх зорилготой гол ийм одоо бидний авж байгаа одоо төлөвшүүд ашиг олох хэсгээс үл хамааран борлуулалтаас нь авч байгаа. Тэгээ энийг одоо дараагийнх нь энэ дээр одоо тодорхой хариулт авъя. Баасан жаргал гишүүний ярианаас одоо мэрэгжлийн хууль зүйн ярианаас анхаарал татгаар асуудлууд байна. Энэ альцсан нийгэм чи иргэд чи үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энийг харин зөв зүйтэй ард иргэд юу хүсэж байна гэдгийг зөв тодорхойлж тэдэнд за дамжны юмсад хариулъя. Ажлын хэсэг. За Бодрмоо гишүүний асуултанд хариулъя. Эрэл хайгуулыг нэмэхгүй бол эрлийн ажил гэдэг бол хайгуулын ажил гэдэг бол маш их цаг хугацаа шаардаж шийддэг ажил. Та сая зөв хэллээ. Эрдэнэт тэгээд 5 толгой 2 толгой гэдэг. Энэ 1990 оноос өмнөх эрэл судалгааны ажлын үр дүнгээр өнөөдрийн бид нэр амьдраад байгаа юм. 30 жилийн дараа бидний хүүхдүүд юу аль одоо орд газараа ашиглах вэ гэдгийг одооноос ирж хайж тогтоогоод явдаг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр дээр өнгөрсөн жил одоо эцсийн үрмийн тавиад энэ жил бид эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлд нөөцийг хүлээж авсан оюутын ордыг 50 жил эрэл хайгуулын судалгааг нь хийжээж баталгаажуулсан. Том орд болохын тулд. Тэгэхээр ирээдүйн хүүхдүүдийнхаа тухай бид нар бодох тухай л асуудал ярьж байгаа шүү дээ. Дашамд нэг зүйлийг хэлье.
хүн төрлөختөн хоёрхан төрлийн их үүсвэртэй зүйлийг л хэрэгжилж байгаа одоо. Нэг бол ухсан байгаа, нэг бол ургуулсан байгаа. Тэгэхээр аль болох зохистойгоор угаж хэрэглэх тухай асуудлыг ярьж байгааг бас дэмжиж байгаа, ойлгож байна. За орон нутгийн өгөөжийг бол Бадам сүрэн дарга одоо таны гишүүн таны одоо маш их ярьдаг асуудал. Бид бол орон нутагт очих амнаатын хэмжээг төслөөр оруулж ирсэн ажлын хэсэг маань бол 20% болгосон байна. Ер нь орон нутагт энэ очдог амнаатын хуваарлалт бага байснаас болж маш их хэмжээний зөрчил ард иргэдийн дунд, ард иргэд аж ахуйн нэгжүүдийн дунд гардаг байсан. Тэгэхээр энийг бид бол одоо өсгөж хэдэн мянган жил нутгалж ирсэн одоо эцэг өвгдийнхээ нутгийг улс орныхоо эдийн засгийг ойлгоод ухуулаа зөвшөөрсөн ч тэр суманд нь сургууль цэцэрлэг, имлэг, гэрэл, тог, зам байхгүй бол ард иргэд уурлах нь зөв. Тийм учраас яг тэр хэсэгт нь арай түлхүү болгоё. Хариуцлагатай уул уурхайтай хамтарч ажиллаж чадж байгаа аймаг суманд нь амнаатын хуваарлтыг илүү нэмж олгоё гэдэг ийм зохицуултыг оруулж ирж байгаа. Эндээс бол бас уул уурхай төслүүд ард иргэд хоёрын хооронд гардаг зөрчлүүд буурна гэсэн хүлээлттэй байна. Тусгай хамгаалалтын газрын хүрхтээр бол бид иргэлийн ажил хийж байгаа. Би түрүү хэллээ шүү дээ. Энд зөвхөн ашигт мартамлын ажил хийгдэхгүй. Хөрсний судалгаа тэр чигтээ хийгдэнэ, антропологийн судалгаа тэр чигтээ хийгдэнэ. Хот төлөвлөлт, аялал жуулчлал. За ер нь бүх одоо салбарт хэрэгтэй иргэлийн ажил хийгддэг. За одоо тэр түрүү ярьж байгаа тэр 150 мянган га талбай гэдэг бол одоогийн хуулийн дээр ч байгаа. 25 мянгаас 150 мянган га талбайг лицензээр олгож болно гэсэн зохицуулт одоогийн хуулийн дээр одоогийн хуулиас өөрчилсөн ямар ч өөрчлөлт байхгүй. Одоогийн хууль одоо мөрдөгдөд удаж байна. 10 хэдэн жил болж байна. За энэ хайгуулын тусгай зөвшөөрөл авах гэж байгаа аж ахуйн нэгжүүдээр иргэлийн ажлаа хийлгэж авна гэдэг бол улс мөнгө хэмнэж байгаа хэрэг. Тэр эрэл судалгааны ажлаа хийхэд бид хувийн хвшлийнхний энэ нөөцийг одоо ашиглах ийм боломжийг одоо авах гэж оролдож байгаа хэрэгээ. Хариултыг үүсээч бол дараа минут өгвөл. За хариултыг үүсээ. Дамдам сайд 1 минут. Яг тодруулах юм уу? За тэгээд юу байгаамаа? Оюу толгой Эрдэнэт 2 дээр ийм юм. Манай улсын нийт амнаатын одоо зэсийн амнаат бол 21.6%. Оюу толгойг 17 жилийн өмнө 2009 онд тогтвортой байдлын гэрээ хийгээд ашигт мартамлын хуулиар биш хөрөнгө оруулалтын тухай хуулиар улсын хурал дээр оруулж ирээд амнаатыг нь 5%-аар тогтоогоод урт хугацааны гэрээ байгуулсан. Энэ гэрээтэй одоо хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг гэрээнээс бол одоо бахан асуудлууд явж байгаа. Одоо бусад бүх уурхаанууд дээр 21.6% амнаат ногдно. Улсын хэмжээнд идэвхтэй 350 гаруй уурхай ажиллаж байна. Улсын хэмжээнд ажиллаж байгаа энэ 350 гаруй уурхаан өгөөжөөр өнөөдрийн Монгол орны эдийн засаг явж байгаа. Тэгэхээр одоо бас дан томын гэдэвэл эрэл судалгаа хийх хэрэгтэй болно. Жижигэн гэвэл одоо бойл гэвэл одоо тийм л юм руу явчих гээд байна л та бид нар. За өөрийн туяа гişүн. Тэр амнаат дээр нэг тодорхой тайлбар хариултыг өгөхөж ажлын хэсэг гişүн. За оюу толгой Эрдэнэт гэдэг 2 зэсийн орд компани амнаат тулж байгаа. Оюу толгой 5%, Эрдэнэт хуулиараа 20%, 5 дээр өсөн нэмэгдэх 15, гүйцэтгэлээр хууль бус 2% нэмээд 22% болж байгаа. Энэ 22%-ийг өнөөдөр өөрчлөхгүй бол амнаатыг Эрдэнэт болоод шинээр орох одоо зэсийн ордууд л төлнө. Яг энэ нөхцөл байдалд Эрдэнэтээс өөр ийм амнаат төлөх газар байхгүй. Дэлхийн хаач байхгүй амнаатыг төлдөг. Би яагаад амнаатыг бууруулах ёстой вэ гэдэг дээр 2 үндслийг тооцоотой хэлье гэсэн. Их хурлын дараагийн тус хариулах боломж олгоно гэж хүсэж байна. Хугацаа нэмээд өгч. Нэгдүгürt амнаатыг бууруулснаар бид нар уул уурхай нөөцөө үр ашигтай ашиглах боломж бүрдэнэ. Хаягдл багтай ашиглах боломж бүрдэнэ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 1 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх нэгжийн өөрийн өртгөх нь 6.6 сая төгрөг байна. Энэ нь 20% амнааттайгаар гэсэн үг. Хэрвээ энэ амнаатыг 5% нэмэх нь 5% өсөн нэмэгдэх хамгийн дээд нь 10% болголоо гэхэд нэгжийн өртөг 1 сая төгрөгөөр буурна. Ингэснээрээ өнөөдөр захын агуулга буурч 0.15-аас 0.12 болсноороо Эрдэнэт үйлдвэрийн ашиглах боломжтой эдийн засгийн үр өгөөжтэй ордын нөөцийн хэмжээ 400 сая тонноор нэмэгдэнэ.
400 сая тонн гэдэг бол өнөөдрийн хүчин чадлаар 10 жил ашиглах нөөц. Насжилт 10 жилээр нэмэгдэнэ. 400 сая тонн гэдэг бол өнөөдрийн хүчин чадлаар өнөөдрийн үнээр үнэлэхэд 50 их найд төгрөгийн борлуулалтын орлого. 50 их найдаас жил тутам улс орон нутгийн төсөвт 2 их найдыг төлөх хэмжээний ийм нөөц. Амнат борсноор энэ нөөцийг ашиглах боломж бидэнд нээгдэнэ. Хэрвээ амнат энэ хിവэрэ байх юм бол энийг ашиглах боломж Эрдэнэт үйлдвэрт байхгүй. За Бадамсрын гишүүн тодорхойлжээ. Тэгэхээр хууль санаагчдын зүгээс энэ тусгай хамгаалалтын газрын нутгийн тухай хууль дээр геологийн судалгаа хийх гэдэг энэ зүйлээ одоо болж энэ тусгай хамгаалалтын газрын нутгийн хууль дагалуулж өрснөд татах хэрэгтэй. Энэ бол болохгүй асуудал шүү. Энэ бол экологийн тэнцвэр хангадаг асуудлаа гэдгийг л одоо маш сайн ойлгох хэрэгтэй. Бид чинь далаагаал асагдмал дээрээс уур амьсгалтай аль чатан татаж авч болно. Тийм учраас энэ нэг хоёрт нь ер нь иргэдийн одоо буруу бол байхгүй шүү дээ. Төрийн байгууллагуудын олж илрүүлээгүй зөрчлийг иргэний эмгэн байгууллагууд илрүүлж байгаа шүү дээ. Тийм учраас бид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Харин энийг одоо иргэдээ ингэж одоо үж дудлаа арчсан нийгэмд илэрхийлсэний төлөө одоо өндөр хариуцлага тооцно гэвэл энэ асар их эсрүүцтэй тулгарна шүү. Бид бол арчсан нийгэмд амьдарч байгаа. Харин яагаад ингэж эсэргүүцээд байна гэдгийг зөв олж тогтоож хологдох. Бэж. За. Дамжны сайд нэмж хариулъя. Тий, яг уул уурхай болон ер нь альва бизнес бол гурван талын оролцогч талын одоо хамтын ажиллагаагаар хэрэгддэг. Иргэн байна, аж ахуй нэгж байна, төр байна. Энэ гурав тэнцүү оролцоотой байж ямарваа нэг үйл ажиллагаа явдаг арчилсан нийгэмд. Дан ганц иргэд гэж явбал аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж чадахгүй төр нь тэнд одоо оролцох боломжгүй болчихдог. Дан ганц төр гэвэл дарангуул болдог, дан ганц компани гэвэл иргэдийн эрх ашиг хит охироодог. Тэгэхээр одоогийн байгаа хууль маань бол хууль ёсоор аж ахуй нэгжүүд ажиллаа явуулахад ирээд техникийг нь эвдчихнэ. Хашаагийн цөм ишгэлж орно. Тийм ээ. Тэгээд уул уурхай аюултай бүс рүү нэвтрээд орчихно. Замын хаана, гэрэл цахилгааны таслана. Чи хууль бус үйлдэл шүү дээ. Тэгэхээр эднэрийгээ зүгээр хууль номын дагуу тэмцэх боломж нь нээлттэй. Тийм ажлаа хийгээч л гэж байгаа. За, эрэлттэй холбоотой ажил дээр тусгай хамгаалалттай газар ямар ч хайгуул олборлтын үйл ажиллагаа хийх боломжгүй, хориотой байгаа. Эрлийн ажил хийн, судалгааны ажил хийн гэсэн үг. Өөр юм хийхгүй. За, Бадамсрын гишүүн тодорхойлъя. Гэхдээ тэгвэл тэгээд одоо судалгаа хийж яах юм? Тэнд угаасаа л арсеналт бол хайхгүй олорлохгүй судалгаа хийж яах юм? Тэр чинь онгон дагчнараа экологийн тэнцвэр хангаа байж иг л дээ. Энд ганцхан хүн амьдрдаггүй гэдгийг би хэлээд байгаа шүү дээ. Ихтэлхий гэдэг чинь амтан ургамал, цэцэг навч энэ болохгүй шүү. Энийг одоо энэ тусгай хамгаалалтын газрын нутгийн тухай хуульд одоо эрэл судалгаа хийх энэ одоо зүйлээ татаж авах нь зөвөө. Хоёрт нь энэ иргэдийн хувьд үнэхээр одоо хууль зөрчсөн бол тэгээ хууль хяналтын байгууллага шийдэн шүү дээ. Тэгэхээр заавал ингэж одоо нэг юм айдсаар юм шиг иргэдийг энгүүл тэгнэ, тэгүүл ингэнэ гэж одоо энэ хууль хүчний байгууллагад далаалах хэрэг байгаа юм уу? Энэ л их тийм буруу зүйл рүү л одоо хөтлөндөө. Энийг их сайн бодох хэрэгтэй. Энийг ноцтой одоо үр дагавар авчирна шүү. Энийг сайн бодоор. За, үг хэлчлээ дээ. За, од сүрэнгийн намын чимэг гишүүн алга байна.